За уржиг дээр Б их хоёр гişүү ноцтой мэдэгдэл гаргасан тий уржиг дээр орой. Тэнгүүд өчигдөр өглөө Наара гişүү өөрийнхөө одоо пэйж хуудаснаас надад зориулсан пост хийцээ. Намайг одоо нэгэн хүнийх нь хувьд оромжилсан. За тэгээ юу гэсэн байлаа тэ мэдэхгүй би санахгүй байна. Засгийн газрыг огцруулсныхаа маргаашнаас нь энэ хүн одоо тэ хувцс хондрыг сайжраад ганган болоод бараг л баян тарган болсон гэж доромжилсан байсан. За энэ доромжлох асуудал бол ер нь нодлон яг хавар засгийн газрыг одоо огцруулах ер нь би бол гишүүн болсноос эхлээд асуудалд бол тэ хэрвээ шүүмжлэх шаардлагатай шүүмжлэлээр ирсэн. Та бүхэн анзаарсан бол зөвхөн засгийн газрын тэр одоо огцрох үе биш тий одоо нодлон зунаас ахуулаад одоо бүтэн жилжингээл би шаардлагатай юм дээр шүүмжлэлтэй хандж ирсэн. За засгийн газрыг огцруулах үед бол ерөөс ирээд зэрэг над руу дайрдаг болсон тий. Одоо ерөөсөө нэг компани хөрөнгөөр ам зогоож байгаа мэтийн юм байнга ярина. За өчигдөр бас тийм юм ярьсан. За өчигдөр бол миний аав тий одоо уг нь бол шударга жудаг гэдэг нэртэй хүн л дээ. Тэгээ тэр хүнийг бол одоо бараг жудаггүй л өөрчин жудаг энэ гэж хэлэх зэрэгтэй маш ихээр бол ингэж доромжсон юмуд явуулд юм аа. За өнөөдөр болохоор тэр эмэгтэйчүүдийн чатан дээр юу болсон бэ гэвэл үсгийн үлэн нь арилаагүй одоо Баярмаа гişүү сая засаг огцруулсныхаа шанд мөнгө хөрөнгө аваад тэгээд одоо хувцс хондрын сайжраад гэж битсэн. Намайг үсгийн үлэн нь арилаагүй одоо л мөнгөний бараа харж инда хөрхий гэсэн юм аа. Тэгсэн. Тийм учраас би миний өсгийн үлэн арилаагүй арилсан тухайн асуудал биш ээ. За тий яг би бол хэлсэн тий би бол яг бас ч гэж багасаа нэг юм 40 мянгад төрж өслөө тий бас ингээд нэг гайгүй сургууль соёл социализм үед явж илаа. За миний аав бас хувийн машинтай байсан тий. Дээрэс нь би 98 99 2000-ад оны үед бол одоо UNDP, Sourcing Sun, Danida гэдэг олон улсын төслүүдэд орчуулагчаар ажилладаг байсан. Өдрийн $50, $100 хөлсдөө. Тэгээ тэр үед яг манай найзууд тоглоод намайг баян бажаа гэдэг байсан. Тэр чинь бас цаг үе хүнд байлаа ш. За тэгээд хамгийн гол нюанс нь болохоор намайг ерөөсөө үлэн өссөн. Тэ өсгийн үлэн арилаагүй учраас ингээд амтны хүнээс мөнгө төгрөг аваад тэ ингээд засгийн газрыг огцрууллаа гэж хэлсэн учраас би нэгт хоёрт би бол бараа зардаг. Өдрийн би 3-5 саяын орлого олдог. Тэ би бол ингээд лайв хийгээд одоо 5-10 саяар нь өдөрт олдог. Та мосонууд бол гуйлах чинь гэж байнга тэгдэг. Өөрөө хэлдэг байхгүй би бараа зардгаа гэдэг. Тэг би баян гэж хэлдэг штэ байнга. Тэгэхээр би тэрнийх нь хариуд тэг одоо өөрийгөө би бараа зарж баяжсан гэж хэлээд штэ. Тэгэхээр л би хэлсэн. Яг бараа зарж би бол баяжаагүй. Гэхдээ би ямар ч байсан өдрийн тэр 2000-ад оны үед өдрийн $50-100 орчуулга хийгээд тухайн үедээ баян бажаа гэдэг нэртэй байсан юм аа. Би бол өлөн огт өсөөгүй. Тэгж ярил. Тэгээ миний хувийн амьдрал маш сайн байсан. Социализм үед миний аав хувийн машинтай байсан. Би орос сургуульд явж исэн. Тэгэхээр одоо намайг өсгийн үлэнтэй гэд дуудаа зарлаад ах хэрэггүй байхгүй юу? Тэрний хариуг би хэлсэн. Тусдаа тэр чат задлдаг асуудал бол энэ чинь одоо захирал харилцааны нууцыг тий алдагдуулсан гэд бас эрүүгийн байна уу да мэдхгүй ял шийдгэлтэй юм байлаа. Тэг ямар ч үсэн би бол өмгөөлөгч авсан. Тэгээ энэ хүн бол нэг юм надыг хин хэлэхүү нохоог хин саахав гэдэг шиг те ерөөсөө баруун солгоогүй гişүүдийг дандаа доромжилж идэг гişүүд рүү байнга дайрч идэг та бүхэн анзаарсан бол хавар Замира гэд те одоо Баян-Улгийн аймагаас сонгогдсон гişүүнийг яаж доромжилж яаж дарамтлж байла тийм тэгээ би тэр үед нь бол бас энэ хүнд хэлье гэж бодож ирсэн боловч за хэрэггүй дээ энэ хил амтай хүнээс хол яв гэж гişүүд захидгийн тэглээгээд би бол одоо энэ Наара гişүү 1000 хил амтай байгаад 500 мянган даагчтай байгаад би доромжлуулаад гүтгүүлээд тэг ингээд бас бодож болохгүй шүү дээ. Хавраас хойш засаг огцрох асуудлаас эхэлсэн. Өмнө нь бол би тэр ямар ч асуудал байгаа байхгүй. Тэгж ирвэл манай байрны хүүхэд би их сайн байдаг байсан. Тэг манай орцны хүүхэд гээд тэг гинтл одоо тэг түлхүүртцэн юм шиг нодлон биш л дээ. Тэг энэ хавраас засгийг огцруулсны төлөө намайг шийтгээд байгаа байхгүй. Тэр чинь Наара чи өөрөө одоо аль намын гişүү юм те. Би бол одоо Наара гих биш оюун эрдэнэ гişүнэ. Эсвэл оюун эрдэнэ ерөнхий сайдаа гэж Наараг дуудмаар байгаа байхгүй. Тэ? Жин хүний үгийг дамжуулж байгаа байхгүй. Тэгээ уржиг дээр тэр Б их хоёр хэрүүл гаргахад өчигдөр өглөө над руу ноцдог одоо ямар учир шалтгаан байгаа юм те. Тэгээ хамгийн гол нюанс тэр шүү. Намайг өсгийн үлэнтэй хүн учраас тэгээ одоо хин нэгнээс дандаа гүтгэж идэг байхгүй юу? MCS гэдэг компаниас мөнгө аваад тэгээ ингээд дандаа
Манай хөлөө нохоогийн сахав хин нэг ямар нэг юм хэлвэл би 500 мянган даагчтай пэйж дээрээ тавиад будаа олгоод өгнө гэсэн ийм одоо өөрийн гэсэн байр суурьтай болоод авцсан юм биш үү? А тий энийг ямар зорилгоор ашиглаад хэний төлөө ашиглаад байдیں۔ Тэ хаанаас мэдхгүй намайг харддаг шиг өөрөө одоо хэний мөнгийг аваад хэний захиалгыг гүйцэтгээд байгаа. Нарамчаа наараа оюун эрдэнэ гişүнэ гэж хэлээ да. Хорооны даргын хувьд бол энэ яг хоёр гишүүний асуудал биш ээ. Монгол улсын бас дархан байдлын асуудал хөндөгднөө. Тийм учраас хоёр гишүүн маань хоорондоо эв зүгээр уучраа олцоосоо гэдэг байр суурийг илэрхийлж илээ. Та энэ тал дээр ямар байна? За яг хавраас хойш ингээд удаа дараа дайраад доромжлоод ингээд ийсэн. Би нэг ч үг хэлээгүй. Ерөөсөө. За тэгээд тэр Замира гишүүний үед би тэр ёсон байнгын орны даргаас асуусан. Үгүй энэ одоо те энэ Замира гишүүнийг ингээд доромжлоод ах юм а ингэж болд юм уу? Яах ёстой юм бэ гэсэн чинь тэр ёсон байнгын орны дараа Баярбатар бол хэлсэн л те. Ер нь хэцүү шттэ. Дийлэхгүй шттэ ухааны баг хэлсэн шүү. Ер нь бол хүмүүс айд юм а хил амнаас нь гээд. Тэгээд одоо би одоо тэгээд наараагаас айгаал тэг гүтгүүлээл ах дүүсээ доромжлуулаад өсгийн үлэнтэй гэж гүтгүүлээд явахгүй шүү дээ бас тий. Чи нэг хаа нэгтээ нэг цэг тавих хэрэгтэй байхгүй юу? Энэ хүний энэ дураараа тий хүн доромжилдэг, гүтгдэг 125 гуйлагчин гудамжинд явж хагаад орж ирээд одоо тий энэ төрийн мөнгнөөс сулгаалах гэж юм гэж байнга дайрч давшилдаг. Тэгээ би бас нөгөө талаараа гişүүдийн өмнөөс бол энэ асуудлыг чинь гаргаж тавьж байгаа байхгүй юу? Олон нийтээс буруугаар ойлгоод байна л да. Нөө бараа зардаг хүмүүс тийм арчаагүй юм уу гэдэг доор. Яалаа гэжтэй тэр бараа зардаг гэдгийг чи өөрөө байнга хэлдэг байхгүй да. Би бараа зарж өдрийн 5-аас 10 сая төгрөг авдгаа. Та мусан гуйлагчингууд миний хажууд хинч биш ээ. Тэ би бол их баян хөө. Би бол бараа зарж баяцсан хөө. Байнга ингэж ярьдаг. Тэгээ би тэрийг хэлсэн. За яг чи бол бараа зарж баяждсан юм. Гэтэ би ч бас тий орчуулга хийгээ цагтаа баян бажаа гэд явж исэн юм аа. Тий. Тэгээ би ч бас нэг тийм үлэн ч бас өсөөгөөд үлэн өсөх хэсэг чинь тустай асуудал байхгүй юу тий? Хүн чинь хэцүү цаг үед бүгд хэцүү амьдралыг туулаад явна шүү дээ. Тэгээ намайг тэг гүтгээд иж болохгүй байхгүй юу? Тэгээ нэг үлэн өссөн учраас өөрхийн мөнгө хайгаал энэ тэрүүгээр шинжлэл явж байгаа юм шиг юм байнга гүтгэж байгаа байхгүй юу? Тэр гүтгэлэг бол байж болохгүй. За доромжл одоо бүр окей тий? Одоо би доромжлын ингээд орхийг гэхэд гүтгэж болохгүй шүү дээ. Үлэн өссөн учраас энэ хүмүүсээс мөнгө аваад намайг засгийн газруудыг шөмжлээд байна гэж ингэж хүтгээд байгаа байхгүй да. Түүнээс биш би бол тэр хүмүүсийн манай ах хүрт бараа зардсан шүү дээ. Одоо өгтлээ бараа зардсан шүү дээ. Саяхан хүртлгөөрхийн амттай хорооллын тэнд те баахан бараа зараал ерөөсөө өмдөө аваараа жинсээ аваараа гэл те. Одоо тэ миний төрсөн ах хүртэл бараа зараал байж дээ. Тий. Би ч гэсэн 90 оны үед 90-ад оны үед оюутан байхдаа нэг ганцхан 8 гэдэг шиг бас бараа зараал явж исэн. Тэгэхээр энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Зөв өөрөө өөрийгөө би бараа зарж баяцсан хүн та мосоо гуйлагчингууд мосоо үлийн юмнууд гэж дандаа загнадаг. Би энийхээ хариултыг л те өгсөн. Түүнээс би тэр одоо бараа зардаг хүмүүсийг муу гэсэн юм байхгүй, бараа зарж болохгүй гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл би өөрөө ч бараа зарж явсан. Одоо хүртэл миний ах хороолд бараа зараал байж байгаа. Та ёстой дэгэн байнгын оронд хамтгүй. Хандан яг хөө би ч бас нэг эмэгтэй хүний чинь бас хайрлаад идэм билээ л дээ тэр тий бас нэг гэр бүлийн асуудалтай ингэ сэтгэл зүйн байдал нь тогтургүй байдаг ч юм уу тий би мэдэхгүй л байна л дээ тийм учраас би хавраас хойш хайрлаад ингээд өнөөдөр хүрсэн. За тэг хүний эцэг их рүү бас доромжилж гин орж гин тий яг хөө цаана даалгавартай юм бэ. Ингиж нэг эний бараг тий доромжилж байгаа дуурыг хүргээд тэгээд одоо цаана намайг одоо харлуулах гүтгэх доромжлох энэ ажиллагааг дахиад системтэйгээр хийж шít. Тэг энэ цаана захиалга байхгүй юу? 15 давхрын захиалга би тэгж л хэл.